Ээлзээ салхин дор сэлэнгүрсэн сайхан нүүтэн сэтгэл аргамжинан өсөж төрөрсөн нутаг шиг минь үр зүрхэнд минь үргэлж даднанхан сэлэнгийн талд наран ургах бүрт сэтгэл минь гэрэлтэж дуу аялдагаа авэж хүүгийн аян замыг гэрэл түсэн аштын ярултэй нутаг минь биелээ Хатмах игч нарын ухаан цогцолсон халвж дүүрэн нүкснэн сэтгэл дулаан базуутайгаа нийлэн эндэ цагийнхад баяр хөөртэй энэ нутагта дурлаан сэлэнгийн талд наран ургах бүрт сэтгэл минь гэрэлтэж дуу аялдагаа За ингээд аав ээж хүү гурав амар 9 сарын ногоо цагаагаа бэлдэж авах гээд сэлэнг сайхан нутгийг зорио явж байна. Наашаа гараа явж хад хуудлаад одоо нөгөө 6 сард 7 сар хизээ үеийн үед ашиг болдог чи 6 сарын сүүлээр шүү дээ. Хав хар байсан 7 сар наадмын ирж гисэн ногоо цагаа муутай гэсэн сая болвол 6 сарын их юм шиг зулцхан ногоо дөнгөж харж байгаа юм шиг зүгээр. Сайхан ногоо орсон гэдэг нэг момхон ногоо. Ургасан харагдаж байна. Хөдөл гасахгуулаад нааш нийлэхгүй дээ. Сайхан ногоо харагдаж шүү. Гэтэ нөгөө яг нөгөө хадлан мадлаг хийдэг хэсгүүд ер нь бол өндөр ургасан биш. Дөнгөж соёолсон байраа намхан ногоонууд ургасан байна. За тэгэхээр сая дархан орж ичээд дархнаа өнгөрөөд гарч байна. Дархан орж ирэх ч одоо тийм амархан болчих. Замын сайх. Домогт дархны зам ашигланд орсноос шүү дээ. Дархан лөө болгож зүгээр. Түүртэлгүй ороод ирдэг болсон байна. Манай хоёрч тэгээд хонгор хүртэл унтаад л ирлээ. Сэлэнг рүү ер нь нийт хэдэн удаа явсан бэ? Бараг цаг. (2007-8 оноос хойш. 17-8 жил, бараг 20 жил явж байгаа юм шүү дээ. За жил дунджаар хэдэн удаа явсан бэ? Багаар одоо 5. За 5 удаа явлаа. Зарим жил жив нөгөө ногоо цагаа гэж байгаа жил 7 хоног болго явдаг гэсэн шүү дээ. Дун баг 7 хоног болго явсан гэх. За ер нь дундчлаад ээжээс хойш бол баг жилд нэг 2-3 явдаг болчиход байна тий. Дундчлаад бодоход нэг 5. За 5 гэ бодчиход бол. 5 гэ бодоход баг л 100 удаа явсан шүү. Ваа, сэлэнгийн тавч. Нүдээ болсон байх шүү. Дархны зам нийл нөх муухай байгаа л. Дархнаас өнгөрөө сэлэнг рүү явхад яг гоё замаар явдаг байж. Нэг санагддаг гэж лээ. Ямар шиг. Тавруу. Тавруу шүү дээ нарта. Ямар би энийг хартаа. Үу, яг доороос нь харсан ч явда. Ипика. Хин бэ? Үгүй би энтриг хараж энийг хартаа нарта. Тоо санста. Ямар их юм бэ бол. Тавруунууд л
Даднанхан сэлэнгийн талд наран ургах бүрт сэтгэл минь гэрэлтэж дуу аялгаа аавч хүүгийн аян замыг гэрэл түсэн аштын ярултэй нутаг минь биелээ Хатмах игч нарын ухаан цогцолсон халавж дүүрэн нүкснэн сэтгэл дулаан базуутайгаа нийлэн эндээ цалгихад баяр хөөртэй энэ нутагта дурлаан сэлэнгийн талд наран ургах бүрт сэтгэл минь гэрэлтэж дуу аялдагаа замыг гэрэлтүүлсэн аштын ярултэй нутаг минь биелээ Мен гэрэлтэж дуу аялдагаа аавч хүүгийн аян замыг гэрэлтүүлсэн аштын ярултэй нутаг минь биелээ. За сэлэнг сайхан нутаг. Манай баазынхаас ингэж харагдаж байна да. Ингээд эндээс ингээ орхон гол ирж байгаа. Гол ингэж урсаад тэр уулын аагуур сэлэнг мөрөм тэгээ сэлэнг орхны бэлчээр ийшээ сайхан хөтлөн хотоор сайхны хөтлийн дор ингэж энэ хоёр мөрөм чинь нийлж байгаа. Орхон мөрөн сэлэнг мөрөм хоёр сэлэнгийн төв гэж харагдаж байна. Хотоос харахад бороо орж исэн. Дархнаас наашаа цэлээд тэнгэр гिचлээ. Сэлэнгийн вокзал. За энэ помидорнууд бол нэг мөчрөөс одоо хэд жургаад байгаа юм дээ. Багсаад юм байна уу? Тэр нэг жижигхэн помидорнууд. Үрлэн помидор гэдэг лөө. Бараг л усан үзэм шиг ургасан юм шүү дээ. Тэр мэрлүү бол зүгээр багсааж ин дүү. Манай баацын өнгөрсөн. Эмбэ. Цэг. Энэ нь нэг сорт юм байсан юм байна. Энэ хоёр нь нэг сорт юм байна. Энд ч нэг газрын алим. Энэ ингээ газрын алим биз дээ. Энэ. Тий. Энийг ингээ юу яач идэх вэ? Аваач гэртээ хадгалж юу хойхон жилдээ нөгөө 20 литрээс авсан байдаг шүү дээ. Энэ шорог хийжээд чадчихсан. Энээс наатахаас чинь энэ жимс урах. Наад жимснээс энээс урахч тийм шууд. Наатахаас чинь урах. Вау. Жимснээс урах юм. Ийм тарьсан байх нь шүү дээ. Бүр үсгээг нь тарьсан юм. За тэгээ энэ болохоор нөгөө арай өөр төрлийн шивга гэсэн мэт энэ.
Тэр ногоон шавгаа ч энэ дотор нь явж идэм бэ. Тэр одоо дөнгөж эхэлж байгаа л хта тий. Үгүй хураага дуусч байгаа үлдэгдлүүд нь жижигнүүд нь үлдсэн юм шүү. Харин тий жижигхэн болгоо тий. Хавтын шивгоо юугаараа өөр ээ. Хавд шивгаа их тарьдаг л байхгүй. Тэгээ амт нь одоо болгоны хайр гэдэг чинь амтаар байхгүй. Хавдын шивгаа гэхээр бас амтаараа л амт нь арай л бусдаасаа илүү гоё л байт юм билүү те. Яаж Тэр хөрс ургамал энтрээс их болдог. Хөрснөөсөө их болдог баг. Ястаална. Ястай байна. Тий. Ястаална. Нэг тэр хатуу болох уу? Манай бисмэн тас хэрэг байгаа юм байна. Юу? Бисмэн тас. Гурлаар ингэж үрж байгаа нэг дахиад шиг ядчих тийм. Шаржгуун дахиад шиг тийм. Яг л дахиад нэмэх шиг харагдчих. Хоёулаа мэдгүй болохоор одоо дахиад нэмэх л. Мэддгээс дахиад нэмэх. 이게 당연히 없죠. 애시 나가기 좀. Тий. Өглөөний сэлэнгээ хаашаа. Хаата. Баярах тийшээ харж над зургууд таньж байна. Баярах та гурав яа. Таних нь та дөрүүл юм. Тий. Чир нэг атмаа юм а мөрнөө. Ой, эмхтэй би чиж. Тэгвэл та жиглэг рүү ажиллаар эхлэвч тийм биш. Дугаар муугаараа солилцмаар юм байна тий. Ахад айлгаардаг нэг. Ашаагаас танаа тэр Энд шиг юм бэ? хилээд өгөх байгаа. Энэ тунгагч байна. Хамаг нэг нэсвэлцгүй. За манайхаа ээлж дайлд орж ир зайлуулах гэж нөө. Хамбус өгдөг чи одоо сая явж байгаа юм. Тийм үү. Одоо энэ жил төгссөн шүү дээ. Одоо төгс. Бас юм шиг болсон ч болох юм аа тий.
За тий. Бүгсэн өндийг бол 알았을 때. 나 진짜 안 돼. орхон гол. Тэр санд сум уу? Ойр гарагд юм тий. 18 жилийн цаарай. Тэгвэл бас тойрхороод гэж байна. Голынхон цааталтай юм байна тий. Тэр тийм машинууд яваад илээ. Хаад үсэ. Сивэлзэх салхин дор сэлэнгүрсэн сайхан нүүтэн сэтгэл аргамжинан өсөж төрсөн нутаг шиг минь үр зүрхэнд минь үргэлж даднанхан сэлэнгийн талд наран ургах бүрт сэтгэл минь гэрэлтэж дуайлага Авэж хүүгийн аян замыг гэрэл төвсөн аштын ярултэй нутаг минь билээ